Би жил болгоно л асуудаг нэг асуулт асууя. Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлд хэрэглээний үнийн өсөлтийг дахиад 7%, за 2028 онд болохоор 29 он 6.3% байхаар маш өөдрөгөөр ингэ төсөөлж байгаа. Тэгээд жил болгон ингэж өөдрөгөөр төсөөлөөд энэ маань зөрөөд байдаг. Одоо үндэсний статистикийн хорооноос 2026 оны 5 сарын 8-ны өдрийн гарсан инфляцийн мэдээгээр үл энэ ч өөрөө 10.1% хүрчихсэн байгаа шүү дээ. Хоёр оронтой тоонд хүрсэн. За хүнсний бүтээгдэхүүний бүлгийн өмнөд 3 дугаар сард 19.9% нэмсэн. 4 дугаар сард 19.3% нэмсэн. За тэгээд бусад барааны бүлгийн үн ч ялгаагүй өндөр байгаа. Тэгээ одоо газар тариалангийн СИЗО эхлэхүүгээр бордооны үнийн хүндрэлүүд гарна, эрсдлүүч бий болохоор энийг ер нь яаж тооцсон бэ? Дэлхийн банк Монголын эдийн засгийн талаар гаргасан томьдоо бол бас 2026 оныг бол дэлхийн эдийн засгийн макро байдлаас шалтгаалаад инфляц 8.5% хадгалагдана гэж төсөөллийг хийсэн байна. Тэгэхээр олон улсын валютын сан Дэлхийн банкнаас гаргаж байгаа энэ инфляцийн талаарх төсөөл таамаглалыг хэрхэн авч үзсэн бэ? Хэрхэн суулсан бэ? Хамаатуулсан уу? За 2 дугаарт 2026 оны 5 дугаар сарын байдлаар 10.1% инфляцийн бол одоо түрүүн би хэлсэн. Энэ оны турш үргэлжлэх магадлалтай байна гэж. Тэгэхээр 2027 оны төсвийн хүрээний мэдээлэлд бол инфляцийг 7% байхаар тусгаж өргөн мэдүүлсэн байгаа. За тэгэхээр 2027 оны төсөвт одоо цалин тэтгэмж 7% нэмэгдэхээр орж ирж байгаа юу? Инфляцтайгаа уялдуулаад жил болгон ярьдаг те. За тэгээд тэтгэврийн хэмжээг одоо ингээд сая 500 болгоёг гадаад жил гарan жагсаж байна. Тэгэхээр энэ хүмүүс тэгээд дээр нь одоо та бүхэн дахиад мэдж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань мөнгө өөрөө дахиад амжиргааны доод түвшин 537 сая төгрөг болцсон байхад амжиргааны доод түвшингөөс бага байгаа. Тэгэхээр энэ яг тусгай хэрэгцээтэй иргэдийнхээ энэ асуудлыг яаж шийдэхэр болсон бэ? Амьд явахын тулд ядаж амжиргааны доод түвшингөөс илүү орлоготой, илүү цалинтай байх хэрэгтэй биш. Тэгээ энэ асуудлыг одоо асуумаар байна. За хоёрхан асуудал байгаа учраас сайхан тодорхой хариулаад өгөрөө. За 27 он дээр зардал 4 их нийтээр нэмэгдэж байгаа. Энэ цалин тэтгэвэр, энэ халамжийн бодлогод хуулиар заасан инфляцтай холбоотой нэмэгдлүүд орж байгаа. За олон салбарт нээс илүү гарна. За нэг. За өнгөрсөн 25 оны инфляцийн зорилт түвшин 7.5 гарсан 25 он. За 26 оны төсөөлөл бол бид нэр 8.8 гэж 26 оныг 27 оныг заавж байгаарай. 26 оныг 8.8 гэж төсөөлж одоо явж байгаа. За энэ бол Монгол банкны яг зорилтын интервал бол 6 дээр нэмэх нь 2 гээд 8 байхад бол бид нар бол 8.8 гэж төсөөлж байгаа. За нэг дэлхийн нийтийн тулгараад байгаа нийтлийн нэг сорилт бол энэ ойролт оронтой холбоотой шатхууны үнийн өсөлт холбоотой инфляцийн огцом нэмэгдлүүд зайлшгүй болчиход байгаа. За эхний нөлөө орж ирж байна. Инфляц 4-р улирлын 4-р сарын эцээр одоо 10.1%, 2 онтой тоолоо шилжлээ. За энэ хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Шатхууны үнийг докторжуулах, нийлэлтийг тасралтгүй байлгах арга хэмжээ. Ялангуяа энэ инфляц өөрөө тооцоход 430 төрлийн барааны дундаж үнийг тооцож байгаа. Хэрэглээнд байдаг үндсэн. Үүн дотроор хүнсний бүлэг өндөр нэмэгдэлтэй. Ялангуяа мах, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүний өсөлт өндөр байгаа. Төмс хэдл 80% өсөлттэй байх жишээтэй. За энэ бол харьцангуй манай дотооддоосоо бид нар шийдэх болцоотой үн. Тэгэхээр энэ жил өвлжилт эвтэйхэн, хаваржилт эвтэйхэн төл авалт боломжийн одоо ингээд нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр махны асуудал ажимдаа ингээд шингээд эр сунна. За энэ жил хаврын тариалт дээр онцгой анхаарал шатхууныхаа өвөл татсан нөөцөөсөө тэр татсан баг үнэтэй одоо үнээсээ бид нар нийлүүлэлт хийсэн. Шатхууны 10,000 тонноор хангасан, бордоог мөн өвлийн татсан хямд үн, ургамал хамгааллын бодис өвлийн татсан нэг хямд үнээрээ хууч үнээрээ энэ жилийн хаврын тариалтыг хийсэн. Тэгэхээр энэ дотоодоос үүсэж байгаа энэ ногоо, улаанбуудаа, гурил, мах гэсэн инфляцууд намар талдаа бол нэлээд докторжоод ороод ирнэ гэдэг. За энэ ойролт оронтой асуудал маань 26 онд бид нарт бол бодиттой бол нэлээд үнийн өсөлтийн дарамт үзүүлнэ.
За дээрээс нь шатхууны үнийн өсөлттэй холбоотойгоор гадаад валютаар бас нөлөөлж байна. Одоо бид нар сард 250 мянган тонн шатх цус материал авж байгаа бол 200 сая доллар шилжүүлдэгс бол эн чинь 400 сая доллар болоод илүү мөнгө шилждэг болоод эхэлж байгаа. Тэгэхээр гадаад нөөцөн дээр жоохон дарамт учраа. Тэгэхээр бид нар ханшаа хадгалахын тулд одоо экспортыг нэмэгдүүлэх бодлогуудыг идэвхжүүлж байна. Экспорт талдаа худалдааны хорой саадыг одоо чөлөөлөх ажлуудыг байнга зохион байгуулж эдийн засгийн хөгжлийн хариуц шилжиж шээ. Ингээд шилжиж байгаа. Тэгэхээр таны дээр санаа зовж байгаатай бол адилхан засгийн газар тэгээ хариу арга хэмжээнд дээр бид нар ажиллаад энэ их хурлын нөгөө төсвийн хүрээний дагуулан 2 хууль өргөн барьсан. Энэ 2 хуулийг дэмж өгөөсэй гэж их хурлын гишүүдээс хүсэж байгаа. Төсвийн хүрээ 6 сарын батлагдангууд төсвийн тодтголыг өргөн барья гэж байгаа. Дэлхийн бүх улс орнууд яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэ бид нар төсвийн тодтгол хийхэд заавал 3 сар хүлээхнийг одоогийн хуулийн зохицуулалттай байхгүй 9 сар үлдэр төсвөө тодтгох болцоогүй. Тэгэхээр 6 сарын нэгэндээ энийг төсвийн хүрээгээ батлангуудаа тодтголоо өргөн бариад 6 сардаа төсвөө зохицлээд энэ өсөлт, үнийн инфляц, хариу арга хэмжээ, энэ цалин дэтгэврийн зөрүү, хөрөнгө оруулалтын асуудлаа нэг шийдчихвэл их чухал байна. Намар тийшээ 9 сард өргөн барина, чуулган 10 сараас орж ирнэ хилцэн ихсээр байтал бас хариу арга хэмжээ нь оройтоод үр өгөөж нэлээд буучих гээд байгаа. Тэгэхээр нэг тийм учиртай нь 2 хууль дагаж аваа. За нөөтийн буцаан олголтыг 20% буцаан олгож байгаа шүү дээ иргэд тийм үү? Энийг 50% болохыг буцаа хийж байгаа. Хэрвээ нөөтийн буцаан олголтыг 50% болгочих юм бол 1.8 их найд төгрөгийн төсвийн орлого байхгүй болж байгаа. Тэгэхээр 1.8 их найд гэдэг чинь эх оны хөрөнгө оруулах болцоо чинь 2.2 их найд байгаа байхгүй юу? 27 онд бид нар шинээр хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Үргэлжилж байгаа хөрөнгө оруулалт одоо 3.6 их найдын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хүлээж байгаа. Үүнээс дөнгөж 2.2-ыг санхүүжлэх байгаа. Гэтэл энэ нөөтийн буцаа олголтыг 50% болгосноор нөгөө 2.2-оос дахиад 1.8 нь авчих юм бол үргэлжлэх хөрөнгө оруулалтын үйлдвэр санхүүжүүлж чадахгүй байдал орно. Тэгэхээр энэ хуулийг бас хэрэгжилтийг хойшлуулъя, хүчинг болгож өгөөч гэсэн юм хоёр санал давхар яваад байгаа. Үнэхээр энэ шатхууны өсөлт гадаад орчин бол бидний таамаглаагүй төсөөллийг эвдэж байгаа юм нөхцөл байдлууд үүсгэж байгаа. Засгийн газар яг хуулийн хэрэгжилтэд хангаал инфляцийн хэмжээнд цалин тэтгэврийн тэтгэмжийн хэмжээ нэмэгдээл ороод ирж байгаа. Тэргээр ороод явна гэдгээр. Инфляц гэдэг эх хондоо бид нар 27 хоног ярьж штэ. Энэ шатхууны өсөлт ойрох торонтын асуудал нь 26 онд нэг шийдэгдээд нэг хоёр тийшээ болох байхаа гэж найдаж байна. Тэгээд 27 оноос ердийн юм л ороод ирэхээр инфляц бол бидний тавьж байгаа энэ зорилт төвшөнгөө хангаад ингээ явчих байхаа гэсэн ийм хүлээлттэй байна. Нөгөө талаас дотоодын үйлдвэрлэлд бас 27 оноос идэвхжлүүд их нэлээд сайн гарна. Нүүрсний одоо экспорт олборлолт нэмэгдэж байгаа. Оюутлогоо дахь зэсийн баяжмлын дагуулга нэмэгдэж байна. Төмрийн хөдрийн олборлолт нэмэгдэж үн доктортой байгаа. Зэсийн үн өндөр байгаа. За тэгээ ган зэс нүүрс пирализ боловсруулах үйлдвэрүүдийн энэ уул уурхай боловсруулах үйлдвэрийн ажлууд эхлэн. За нөгөө уламжилт хүнсний өсгөл атар дөөрүү цагаал төлбөрүүд үргэлжилсэн хэвээр явж байна. За хэл холболтуудын төмөр замын ажлууд дуусна. За баян бөөр. За эхнийх дээр бол хангалттай сайн мэдээлэл авлаа. За хоёр дахь дээр одоо тэр нөгөө дахиад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг л яриад байгаа юм л та. 477 мянга төгрөг авж байгаа одоо сард. Улаанбаатар хотын амжиргааны доод түвшин 547 мянга тийм ээ. Тэгэхээр одоо 7% нэмээд эдгээр чинь 511 мянга төгрөг л авах гэдэг шин. Дахиад амжиргааныхаа доод түвшинд хүрэхгүй. За асраа халамжлагчид байна. 302 мянга төгрөг авч ирсэн нодид нэмэгдээд 320 мянга төгрөг болсон. 320 мянга төгрөгтэй хүн 7% нэмэхлээр чинь дахиад нөгөө амжиргааны доод түвшингийнхээ 60% л болж штэ. Тэгэхээр яг энэ асуудал дээр яаж хандах юм бэ? Тэгээд энэ халамж гэхлээр хавтгааруулж ойлгоод хүн амын бодлоготойгоо цуг ойлгодгоо яг салгаад халамжийг тусад нь гаргаач. Баяжлан гишүүнээ яриад байгаа энэ халамж, тэтгэмж энэ нэмийг ялгах гэдэг нь их зүйтэй санаачлах. За тэрийг засгийн газар бол дэмжиж байгаа. За халамжийн одоо зарлалын дээд хэмжээ одоо төсвийн хүрээчийн 9 тоо ярина. 9 тооны хамгийн доотлол халамж гэж байдаг. Халамжийн зарлалын дээд хэмжээ дотоодны нийт бүтээгдэхүүний 2.5 буюу 2.8 их найд төгрөгийн зардал халамжийн зардал явна. Энэ оны зардлаас 100 гаруй тэрбумаар нэмэгдэж явж байгаа. Ингээд бид нар дээд нөгөө зардлын хэмжээг батлаад өгч байгаа юм. Одоо яг энэ задлцсан дээр
сангийн яамчин төсөө зохино. Бид бол засгийн улсын орлого энэ байна. Зардал энэ байна. Суур тэнцэлчин юм байна. Засгийн газрын өр энэ хэмжээнд та нар өр авч болно. Өрийг ингэж зохицуулна. Инфляцныг ийм явах нь байна. Эдийн засгаа ингэж өсгөх нь гэдэг юу бүх нөгөө хүрээг нь гаргадаг гэж. Одоо энэ дээрээ сангийн яамчин 100 ажиллаад төсөө зохион шүү дээ. Тэгээ тэр төсөв зохиох хүрээнд одоо таны асуудал деталь хөтөлбөрөөсний доод хэмжээ нөгөө За энийг тодлого гэхээс илүү яг түрүүн таны хэлснээр тэмдэглүүлж үлдэх гэдэг. 2.8 буюу 2 тэрбум 2 их 823 сая. Тэгвэл энэний 70% нь энэ хүн ам зүйн бодлогод чиглэсэн мөнгө байгаа шүү дээ. Халамж биш. Халамжид чиглэсэн нь ердөө 600 тэрбум төгрөг байгаа шүү. Энэ 70% нь болохоор нөгөө хүүхдийн мөнгөд тэтгэмж байдаг. 0-3 насны хүүхдэд асарсны тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдэд чиглэсэн үйлчилгээнүүд байдаг. Тэгэхээр энэ дээрээ та яг нарийн сайн салгаад би одоо өмнө нь бас чуулган дээр хэлсэн. Энийгээ салгаад тэр 600 тэрбум төгрөг яг нөгөө халамж хэрэгтэй байгаа хүн төлбөрийн асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр настандаа зориулсан тэр мөнгөн дээр сайн бодлого гаргаарай. Тэгэхгүй бол эн чинь амжиргааны доод төвшнгөөс доор одоо ядуурлын бүр доод зэгт хүрж штэ. Энийг бүр анхааралтай аваарай гэж одоо эхнээс нь хэлж байгаа юм шүү.